За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та хэддээ маш сонирхолтой кино ярьж өгөхөөр бэлтгээ сууж байна. Үзэхээс өмнө сувгийг маань дэмжихээ мартаоцай. За тэгвэл киногоо эхлүүлцгээе. Кино эхлэхэд нэгэн гэр бүл амралтанд ирэх бөгөөд тэднийг амралтын газрын менежерийн эрэхтэй тоосч авдаг. Цаанаас нь нэгэн шаргал үстэй бүсгүй ирээд хүлээн авалтын коктейлоор мөн л тэднийг дайлдаг. Энэхүү газрыг эхнэр нь онлайнаар хайж байгаад олсон байдаг. Хүүхдүүд уух юм авахаар зогсож байхад тэдэн дээр нэг хүү ирэх ба энэ хүүг Идлиб гэдэг аав ах нь энд менежер хийдэг буюу саяны тосож авсан эрэгтэй энэ хүүгийн аав ах болж таардаг. Буулийн өрөөндөө орж ирэхэд тэднийг маш гоё өрөө угтаж авдаг. Өрөөнд байх танилцуулгыг нөхөр болох Гай нь харуул энэ амралтын газар нь эмийн үйлдвэртэй хамтарч ажилладаг болохыг танилцуулга дээрээс олж харна. Хүүхдүүд далайн эрэг дээр тоглож байх үед Трент хүү Идлиб хүүтэй хамт тоглож байдаг. За эхнэр нь болох Приска хавдартай эмчнэр найдваргүй гэж хэлсэн байх ба энэ хоёр салахаар төлөвлөсөн байдаг. Хамгийн сүүлийн удаа гэр бүлэрээ аж аргалтай дурсамж бүтээхээр ирсэн. Мөн хоёр хүүхэдтэй энэ талаараа хэлэхээр болсон байдаг. Аав ээж хоёр нь чанга дуугаар муудалцаж байхыг хүүхдүүд сонсох ба Трент хүүд Идлиб хүү маргааш хамтдаа зарим гидцгээ гэсэн цаас өгсөн байдаг. Дүр солигдоод үүр цайж далайн эрэг дээр ирэхэд нэгэн эмэгтэй хувцас талиад далаа руу орж харин түүний араас нэг эрэгтэй хараад зогсно. Өглөө болоход бас нэгэн аяллаар ирсэн гэр бүлийг харуулах ба энэ эмэгтэй кальцийн дутагдaltaй тул кальцаар баялаг идэх зүйл авах талаар зөвчөд хэлж байдаг. Харин түүний нөхөр бол эмч. Хадам ээжтэйгээ өөрийн охинтойгоо ингээд дөрвөлээ хамтдаа аялж явсан бэлээ. Энэ үед Гаин гэр бүлээр менежер залуу ирэх бөгөөд арлын нэг талд байгалийн залгаа нууц далайн эрэг байдаг ба хүн олох боломжгүй хадаар хүрээлэгдсэн маш онцгой тогтцтой гайхамшигтай газар. Тиймээс бид тодорхойж очтод санал болгодог. Танаа гэр бүл таалагдж байгаа тул та бүхэн тийшээ очиж болно. Би тэнд хүргэх машин бэлдүүлчихье гэж хэлснээр Гаин гэр бүлд энэхүү санал маш ихээр таалагдсан учраас саналыг хүлээж авч нууц эрэг рүү явхаар болно. Харин Идлиб хүү цаанаас тэднийг хар зогсох бөгөөд менежер аавгах нь түүн дээр очин чи энд байж болохгүй хэмээн цааш аваад явдаг. Энэ үед мөн л аяллаар явж байгаа бас нэгэн гэр бүлийн эмэгтэй таталт өгөөд унах ба тэрээр татах өвчтөө байдаг. Түүний нөхөр Жек бол сувлагч. Кальцийн дутагдaltaй гэх эмэгтэйн нөхөр эмч бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд эмэгтэй таталт өгөхөө болж хэвэн болдог. Түүнийг Петриша гэх бөгөөд цаанаас буудлын шар үстэй бүсгүй ирээд уух юм түүнд санал болгоно. Ингээд нууц эрэг рүү явхаар машин суусан байдаг ба Трентийн зүнхэн дээр Идлиб хүү нэгэн захиа үлдээсэн байдаг. Гаин гэр бүлтэй хамт эмчийн гэр бүл мөн хамт явхаар дотгош орж ирэх бөгөөд жолооч эргэж хараад бүгд паспортаа аюулгүй газар хадгалсан эсэхийг дахин давтаж асууна. За ингээд нууц эрэг рүү явж жолооч хүмүүсийг буулгаж байхдаа та нар хүссэн цагтаа намайг дуудаж болно. Эсвэл орой 5 цагт би та нарыг ирж авъя гэж хэлэх ба хоол хүнс нэлээд ихийг төрүүлж бэлдснээ өгөөд буцаад явдаг. Хүмүүс замыг дагаж алхасаар том хадуудын дундуур алхан үнэхээр л үзэсгэлэнтэй хадаар хүрээлэгдсэн далайн эрэг дээр гарч ирдэг. Тэдний оцсон далайн эрэг дээр үүрээр далайн эрэг дээр байсан залуу байх бөгөөд эмч ихнэрээ тэр залуугаас бага зэрэг харамлаж харна. Энэ эрэгтэйг Сэдэн гэх бөгөөд тэрээр дуучин. Матагс охин түүнийг хараад л шууд л таниад баярлаж очиж мэд мэдхийг хүсдэг боловч аав нь түүнийг тийшээ огт явуулдаггүй. Хүүхдүүд хамтдаа тоглож байхдаа элсэн дээрээс нэлээд удаан зэвэрчгсэн халбах сэрээ олох ба ээж нь зүгээр л тэнд нь орхих гэж хэлдэг. Хүүхдүүд нуугдаж тоглож байх үед Трент хүүгийн хаажууд нүцгэн эмэгтэй урсаад ирэх ба Трент чочин аав ээжээгээ дуудан орилдог. Түүнийг уснаас гаргахад аль хэдийн өгсөн байдаг. Танаа Сэдэн ирэх ба хамраас нь зогсоо зайгүй цус гарч хүмүүс бүгд л энэ өгсөн эмэгтэйтэй холбоотой байх хэмээн сэжиглэж хардаг. Сэдэн өгсөн эмэгтэйг буцаж ирэхийг энд хүлээж байсан бөгөөд юу болоод байгаа яагаад өгсөн талаар огтхонч мэдэхгүй байна хэмээн хэлдэг. Энд утасны сүлжээ байхгүй тул цагдаа дуудаж болохгүй. Энэ үед хүүхдүүд маш их хөлсөж өмссөн хувцс нь биеийг нь бариад байгаа талаар ээждээ хэлж байдаг. За энэ үед Жек, Петриша хоёр мөн л нууц далайн эрэг дээр ирэх ба Гай тэднийг хүргэж ирсэн жолоочийг дуудахаар явах гэтэл Жек түүнийг зогсоогоод яг энд юу болоод байгаа талаар асууна. Цогцыг харуулж эндээс хурдан явах нь зүйтэй гэж ярилцаж байхад эмчийн эхнэр болох Кристин цаанаас гүйж ирээд ээж чинь их сонирн болоод байна хэмээн хэлэхэд эмч чааш явдаг.
Харин Жэк өөрсдийг нь хүргэж өгсөн жолоочийг дуудахаар хадан хавцал дундуур гарах гэтэл толгойд нь маш хүчтэй даралт мэдрэгдэж нүдээ нээхэд эхнэр нь түүнийг араараа унчихсан бөгөөд ухаан алдсан хэмээн хэлдэг. Эмчийн ээж наран цохилсон бололтой би одоо гайгүйдээ хэмээн хүүдээ хэлж байхад Приска цаанаас гүйж ирээд "Хүү нэг сонирн болоод байна. Эмчийг үзээд өгөөч" гэж хэлж байх зуур хүүхдүүд энд биеийн сонирн болоод байгаа талаар ярилцах ба тэрэнд хүү цаана харагдах толгодын орой дээр гялалцсан зүйл олж харснаа эгчтэй хэлж байдаг. За Приска эмч хоёр нааш хүүхдүүд рүү ирж байхад эмчийн ээж ухаан алдаж унаад очиж эмч тусламж үзүүлдэг боловч ээж нь нас бардаг. Эмч ээжигээ наран цохилоод мөн цогцос харсандаа зүрхэн дийлэлгүй нас барчлаа гэж боддог. Жэк Патриша хоёр Гайын хоёр хүүхэдтэй танилцаж насыг нь асуухад 6 болон 11 настай гэхэд Жэк Патриша хоёр маш ихээр гайхах бөгөөд Приска хүүхдүүдээ асууж хажууд нь ирдэг. Хүүхдүүд маань энд байсан хаагдсан юм бол гэж байхад цаанаас "Ээжээ бид хоёр энд л байж дээ" гэв. Приска гайхаад харуул хүүхдүүд нь маш том болсон байдаг. Саяхан л 6 настай байсан хүн 11 настай юм шиг харагдах ба Гай муу ирээд гайхах зэрэгцэж хүүхдүүдээ харнаа. Сэйднийг хүмүүс өөрийг нь буруутгаж байгааг хараад тэрээр шууд л хааш гүйх ба эмч түүнийг зүгтах вэ гэж бодон араас нь хөөж тэд хадан хавцал дунд орж ирэхэд мөн л толгойд нь хүчтэй даралт мэдрэгдэж тэр хоёр хоёулаа ухаан алдна. Энэ хоёрыг сэрэхэд хүмүүс тэдэнд санаа нь зовсон байлтай зогсож байдаг ба гарахыг оролцсон 3 хүн гуруулаа ухаан алдсан тул ямар нэгэн зүйл болоод байгаа талаар ярилцах ба Приска үүнээс илүү хүүхдүүд сонирн байна. Тэднийг эмнэлэгт хурдан хүргэх хэрэгтэй гэж хэлдэг. Эмч Прискатай хамт явж хүүхдүүдийг үзэхээр болно. Харин Гай, Сэйдэн, Жэк, Патриша нар дахиад хадан хавцлаар гарах гэсэн боловч мөн л ухаан алдаж унаад сэрнэ. Хадан хавцал дундуур гарахыг оролцсон бүх хүмүүс ухаан алдаж байгааг харсан эмч карманаасаа хутаг гаргаж ирээд Сэйдний нүрийг шууд л зүсээд хайчихдаг. Сэйдийн шархаа даран эмчлөө ойрлож уурлах бөгөөд Жэк сувлагч тул шархыг нь харъя гэж хэлэхэд ямар ч цус гарсан зүйлгүй зөвхөн сорвил үлдсэн байдаг. Хүмүүс бүгд гайхаж чочордох бөгөөд Сэйдэн яг одоо болоод байгаа зүйлийн талаар ойлгохыг хүссэн боловч огтхон ч ойлгож чадахгүй. Өөртөө нь хамт байсан эмэгтэй өвчтөй, өөрөө ч мөн өвчтөй, хамтдаа цагийг хөвгчлөлтөө өнгөрөөж байгаад буцах байсан. Гэвч хамт явсан эмэгтэй нь сэлчээд ирье гэж хэлсэн ба маш хол сэлээд явчихсан. Тэгээд ирээгүй гэж хэмээн дахин тайлбарладаг. Энэ яриаг нь таслан Патриша бүгд тайвшрах хэрэгтэй. Тайвширч байж л бид ямар нэгэн санаа гаргаж чадна. Гэхдээ бид энэ арлаас явж чадахгүй байх вэ хэмээн санаа нь зовсон байлтай хэлж байдаг. Матагос охин Сэйдний шүтэн бишрэгч бөгөөд хамтдаа яриа өрнүүлэхэд Сэйдэн "Миний цусанд асуудал байдаг ховор өвчин гэсэн" хэмээн хэлэх бөгөөд цаанаас бүх хүмүүс цугл гэж дууддаг. Патриша бүх хүмүүсийг цуглуулад яагаад энд ирсэн талаар нь асуухад эмчийнхнэр Кристи нөхөр маань маш их стресстэй байсан тул хэсэгхэн зуур амрах хугацаа хэрэгтэй байсан хэмээн хэлнэ. Харин Гайн гэр бүлээс асуухад Приска "Одоо бид хүүхдүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд өөрчлөгдөж байна. Ямар нэгэн вирус байж болзошгүй" гэж хэлэх ба яг энэ үед Прискагийн амьсгал давчтаад биеинд тааруу болж ирэх ба нөхөр нь түүнийг хоргүй хавдартай талаар хүмүүст хэлдэг. Түүний хавдар жижиг бөмбөг шиг хэлбэртэй болсон ба ухаан алдаад газар дунана. Хүмүүс бүгд сандарч эмч үзэхэд хавдар нь нэлээд удсан байна. Мөн хавдар томорч байгаа талаар хүмүүст мэдэгдэнэ. Гай тэрэндгүйгээ өөр газар очиод хүлээж байхыг хэлэх ба эмчтэй зөвлөлдөөд зүсэлт хийж томорч байгаа хавдрыг гаргах болдог. Эмч хутгаар Прискагийн гидсийг зүсгэд хормын дотор л буцаад байдаг. Үүнийг харсан Жэк дахин зүсэлт хий бид түүний гидсийг хаалгахгүй байхаар барьж чадна хэмээн хэлээд эмч Прискагийн гидсэнд дахин зүсэлт хийж гидсэн дотор байсан бөмбөг шиг хэлбэртэй хавдрыг гаргаж авдаг. Хэсэгэн хормын дараа Приска ухаан ороход эмч нөхөр чинь хурдан шийдвэр гаргаж чиний хавдрыг гаргаж авч чадсан гэж хэлэх ба Приска нөхөртөө урдны юмгүй би нь маш сайн дээрдсэн талаар хэлдэг. Сэйдэн чааш яваад өөртөө хамт ирсэн эмэгтэйн цогц дээр очин дээш хурцлахыг сөхөж хараад орилоод бүх хүмүүсийг дууддаг. Эмэгтэйгээс зөвхөн ясал үлдсэн байдаг. Приска музейд ажилладаг ба арга ясыг хараад арьс махгүй болоход дунджаар 7 жилийг зарцуулдаг гэж хэлэх ба
Хүмүүс энд ирээд ердөө 3 цагийг л өнгөрөөсөн байгаа. Өгсөн хүн 30 жил болоход ясна ор мөргүү алга болдог хэмээн Бреска хэлэхэд Зэдэн хэрвээ бид өвхвөл 20 цагийн дараа л үнс болж хувирах юм байна гэдэг. Энэ эрэг дээр цаг хугацаанд ямар нэгэн асуудал байгаа талаар хүмүүс мэдэх ба энэ үед хүмүүс нөхөр болон эхнэрээ анзаарч харвал хөгшөрсөн байгаа талаар олж мэднэ. Номчууд 30 минут нь өөрсдийн амьдралын нэг жилдээ тэнцээд байх шиг байна хэмээн ярьж байдаг. Хүүхдүүд маш хурдан бие бэлтрийн хөгжилд хүрч том хүмүүсийн хувьд эсн хөгшөрч хэмээн хоорондоо ярилцдаг. Эднийг ийхүү ярилцаж байх үед Тэрэнд Кара хоёр юм идээд хоорондоо бие биендээ төрж байгаа мэдрэмжүүдийнхаа талаар их л дотн яриа өрнүүлж байгаа харагдах ба Бреска цаг хугацаа ингэж хурдан өнгөрч байх үед яагаад үс хумс нь хэвэндээ байгаа талаар их л гайхдаг. Харин Жек үс болон хумсны эс үгсэн болохоор адилхан нөлөөлөхгүй байгаа байх хэмээн хэлдэг. Зэдэн нэг цагт 2 жил өнгөрч байгаа юм бол 24 цаг бид энд болоход 50 жилийг туулах юм байна гэж хаажуунаас нь хэлв. Хүмүүс одоо л бүгдийн эрэг дээрх цаг хугацаа нь өдрөөрч биш секунд минутаар хэмжигдэж байгааг ойлгоно. Эргийг тойрсон өндөр хадуудтай холбоотой хэмээн ярилцах ба тэд эндээс явхаар оролдох бүрт биеийг нь хүлээж авч чадахгүй ухаан алдаад байгаа бололтой хэмээн хоорондоо ярилцсан. Энэ үед Бреска гинтхэн Тэрэнд Кара хоёрыг хамт байхгүй байгааг анзаарч нэрээр нь чанга дуудан орилоход тэр хоёр цаана байх бөгөөд өөрсдийг нь арал дээр хүргэж ирсэн жолоочийн өгсөн хоолыг амтархан идэх ба Тэрэнд Кара хоёр илүү том болцоосон байдаг. Аав ээж нь болон тэнд байсан хүмүүс Кара болон Тэрэнд хоёрыг хараад зүгээр л аман ангаач шоконд орно. Кара жирэмсэн болсон байдаг ба Тэрэнд Кара хоёр үүний талаар юу ч мэдэхгүй Тэрэнд Караг баг зэрэг таргалсан хэмээн хэлдэг. Карагийн гэдэс маш хурдан томорч юу юуг л төрөх хугацаанд ирдэг. Кара гидсэн дотор нь хүүхэд байгаад итгэж ядан айс сандрах зэрэгцэж байх үед нь Кристин болох ээж нь харж чадалгүй шууд л босоо явчихдаг. Тэрээр хадан хавцал дундуур орох ба ухаан алдаад зэрхэд Кара охин төрж хүүхэд уйлах дуу сонсогдож тэнд байсан хүмүүс бүгд л баяртайгаар нялх хүүхдлүүд дөхөж очиход хүүхэд уйлахаа болж Патришагийн гаран дээр нас бардаг. Цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч байгаа тул дөнгөж төрсөн Нера тэсвэрлэж чадалгүй нас барсанд бүгд л дахин шоконд ордог. Кристин эмч нөхөртөө Караг хамгаалсангүй хэмээн хэлэхэд эмч нөхөр нь түүний өдөөс хараад чи одоо жоохон нүрээ будалдаа гэж хэлдэг. Кристин ч нүрээ дараад цаана очин өөрт нь ийм үг хэлсэн нөхөртөө гомдож дөнгөж төрсөн Нераг аварч чадаагүйдээ шаналж уйлж байх үед нь цаана Патриша маш чангаар орилох ба эмч Сэднийг маш олон удаа хутгалж хаяад чааш явдаг. Жек ирээд Сэднийг үзэхэд тэрээр аль хэдийн нас барсан байдаг. Энэ үед тэднийг уулан дээрээс нэг хүн дурандаж харж байгаа нь гардаг. Эмч өөрийн ухаангүй болсон бололтой Эли балаа юм өөртөө ярилцаж суух ба Жек сайн сэлж чаддаг бөгөөд өөр далайн хэрэг болоод тусламж дуудахаар явхаар болж эхнэрт маань им хэрэгтэй одоогоор тадалд өгөөгүй байгаанаас эхнэртээ би хурдан буцаад ирнэ гэж хэлээд тэрээр сэлээд явна. Үлдсэн хүмүүс зуглаад ярилцахад гэр бүлийн хүмүүс дотроос хэн нэгэн хүн нь өвчтөө байж таарад байгааг мэддэг. Эмч Чарлид сэтгэл зүйн маш том асуудалтай байсан байдаг. Бреска анх энэ газрыг эмийн сангаас им аваад баримттай зуг мэдээлэл нь ирж улмаар онлайнаар судалж эхлэхэд түүний мэйлд энэ амралтын талаар мэдээлэл ирсээр байсан. Гай тэд биднийг анхнаасаа сонгосон байна. Мөн тэдэнд бидний паспорт бий. Онгоцноос буухаас ахуулаад тэд биднийг тосож авсан. Учир нь биднийг тэд гэрээс гараагүй мэт харагдуулж чадна хэмээн хэлэх ба мөн л уулан дээрээс тэднийг хүн хараад байгаа нь харагдана. Гэвч энд байгаа хүмүүс тэр хүнийг огтхонж анзаарч харахгүй байгаа. Мадагс ээжээсээ ааваас нь салах гэж байгаа талаар бодож байсан биз дээ гэж асуухад Бреска охиндоо тийм ээ мөн ээж нь өөр хүнтэй болсон энэ талаар аав чинь одоохондоо мдээгүй гэж хэлэхэд үүнийг сонссон охин ээждээ урам нь хугарч далаад сэлхээр ороход далайн давлгаанд Жекийн цогцос хөвөөд яг хажууд нь ирчихдэг. Нөхрөө алдсан Патриша уйлж гашуудах бөгөөд Гай Жекийг удаан сэлж чадалгүй ухаан алдаад нас барсан бололтой л гэж бодно.
Кара тэрэнд хоёр өөрсдийн хүүхдтэйгээ салах ёс хийх ба дараагаар нь Кара хадан өөд дээш авирах бөгөөд хүмүүс болон тэрэнд буугаад ирээч гэж гуйдаг. Кара хадны оройд гарахад бахан л зай үлдсэн байдаг бөгөөд гинтхэн ухаан алдаж доош унаад нас бардаг. Тэрэнд Карагийн араас гашуудан уйлах ба Гай гэр бүлийнхнийгээ аваад далайн эрэг дээр ирэх үед Патриша таталд өгч амнаас нь цагаан хөөс гараад улмаар мөн л нас бардаг. Патришаг харж байсан Гаийн нүд бүрэлзэж хараа нь муудаж маш муу харж эхэлдэг. Кристин энэ үед мөн л хөвгшөөрж охиныгоо дуудаад хайж явсаар байгаа харагддаг. За Прискагийн чихэн хатуураад мөн л сайн юм сонсгоо болдог. Кристин өөрийн цүнхээ олоод нуруугаа харуул кальцийн дутагдлаас болоод нуруу нь овоогоод гараад ирсэн байдаг бөгөөд Гай гэр бүлтэй нь хамтдаа байцгаая гэж хэлэхэд Кристин би ганцаараа баймаар байна гэж хэлнэ. Гай болон Приска хоёр хамтдаа суух бөгөөд Гай Прискад хандан юм хэлэхэд тэрээр чихээ ойртуулахад би чиний мессежийг уншсан тэр залуу их романтик залуу байлээ. Чамд ууланд тэрнээс илүү залуу хэрэгтэй. Би тэр мессежийг харсан даруйдаа л нуугдсан хулчгаар гэхэд Приска уучлалт гуйгаад очихыг хүссэн олон газар байна зөвхөн чамтай хамт надад итгэж байна уу гэж хэлэх ба Гай яг одоо эндээ үлдмээр байна хэмээн хэлнэ. Тэрэнд Матокос хоёр урд нь энд ирж байсан хүмүүсийн эд зүйлсээс дэвтэр олох ба дэвтрийн эзэн далайн эрэг дээр хамт ирсэн хүмүүсийнхаа нэр болон хаягийг бичсэн байдаг бөгөөд мөн л эндээс явж чадахгүй гэдгээ ойлгосон байдаг. Тэрэнд уулын оройд байх нэг зүйлийг олж хараад тэнд камер байна. Яах аргагүй л биднийг бичиж байгаа хэмээн эгчтэй хэлдэг. Гай Приска хоёр хамтдаа сууж байхад цаанаас нь нэг хүн ирж байх бөгөөд Гайн нүд бүрэлзээ сайн харж чадахгүй хинбэ гэж асуухад эмч ирээд учир зүггүй Гайн гарыг хутгаар хэрчдэг. Приска үүнийг мэдээд шууд л босоод чаашгүйж очоод хоёр хүүхдээ нуугдахыг хэлдэг. Тэрэнд Матокос хоёр хадан дунд нуугдаж зогсож байхад Кристин цаанаас охиноо өгсөн болохыг мэдсэн байдаг. Охиныг минь та нар л алжглаа хэмээн чулуу авч шидэх гэж байгаад өөр дээрээ алдаад унгачдаг. Тэрэнд Матокос хоёр руу дөхөж мөлхөх ба түүний яс нь маш хэврэг болсон тул хуугарч дахин идгэж эцэст нь тэрээр хүн харахын аргагүй юм болоод нас бардаг. Энэ үед Гайлуу эмч хутга барин алхаар дайрч байхад Приска цаанаас ирээд хутгаар эмчийн гарыг зүсэх бөгөөд энэхүү хутга нь хуучирсан тул цус бохирдож улмаар эмчийн биед халдвар маш хурдан тархаж мөн л эмч нас барнаа. Ингээд эрэг дээр зөвхөн Гаийн гэр бүлийнхэн үлдсэн бөгөөд аав ээж хоёр нь хөгшөрж ээждээ зориулж Матокос охин дуулж өгдөг. Гай болон Приска хоёр жаргалтай үеэ бодож одоо ч энд сайхан байна хэмээн хэлэх ба эхлээд Гай жам ёсороо нас барж араас нь Приска нас бардаг. Хүүхдүүд нь аав ээж хоёрынхаа араас гашуудан уйлах ба өглөө болоход тэд улмал хөгшөрсөн байдаг. Эндээс гарч чадахгүй гэж бодон хамтдаа элсээр тоглож тэрэнд цүнхэн дотор байсан Идлиб хүүгийн өгсөн захиаг олох бөгөөд үүн дээр нь миний авгаах надад таалагдахгүй байна шүүр арал гэж бичсэн байдаг. Идлиб хүү ямар нэгэн зүйлийн талаар олж сонссон эсвэл энэ эргэлт рүү явбал муу зүйл болдог талаар мэдэж байсан байж магадгүй хэмээн тэрэнд Матокос хоёр хоорондоо ярилцах ба нүднийх нь өмнө далайн дотор гэрэлдэх шүрэн арлыг олж харан тэд тийш явцгаана. Тэд хамтдаа сэлсээр маш үзэсгэлэнтэй газар ирэх Матокосын хувцс нь юмд тэглэж үүнийг нь тэрэнд очиод салгахаар оролдох ба энэ хоёрыг гарч ирэхийг тэднийг иргэдээр авчирсан жолооч дурандаж байх бөгөөд уцаа аван тэр хоёр живсэн тэднийг шүрэн аралд хүрэх гэж байна гэж бодлоо. Яаж тэд гинэт тийшээ явах талаар бодсныг мэдэхгүй. Утасны цаанаас тэд гарцаагүй өгсөн гэдэгт итгэлтэй байна уу хэмээн дахин асуудаг. Жолооч 90 секундын туршид би тэднийг харлаа. Өмнө жил гарахаар оролцсон хүн мөн л нас барсан. Пеналийн 73 дахь туршилтын гишүүд бүгд нас барлаа. Ажиглалт амжилтаа дуусан хэмээн хэлээд буцаад машиндаа суугаад явдаг. Тэрээр нэгэн лабораторид ирэх бөгөөд энд нь маш олон хүмүүс ажилладаг. Буудлын менежер гэх залуу орж ирээд нас барсан хүмүүстэй холбоотой бүх мэдээллийг устгуулж байдаг. Менежер гэх залуу 73 дахь сорилын оролцогчдын төлөө хэсэг хугацаанд чимээгүй эмгэнэл илэрхийлье гэх бөгөөд дараа нь энэ арлын ачаар бид хэдэн мянган хүмүүсийг шинэ эмээр амьдруулах боломжтой болгосон. Бид дуусахаас өмнө тэр тоо саяд хүрэх болно. Бид сорил хийж бүтлгүүцээр л байх болно. Гэхдээ өнөөдөр биш хэмээн баяртайгаар хэлдэг. За тэгвэл энэ удаагийн сорилтын хүмүүс дунд нь таталт өгдөг Патриша гэх
их эмэгтэй байсан да. Тэрээр бүх амьдралынхаа туршид таталтаар өвчлсөн, тэрэнд юу ч тусалж чадаагүй. Патришаг энд ирсэн даруйд нь угталтын коктейл хэмээн уух зүйл өгсөн ба тэр нь ийм байсан байдаг. Патриша ууснасаа хойш 8 цаг 17 минут таталт огтхон ч өгөөгүй. Арал дээр байсан хугацааг нь тооцвол 16 жил хагас болж байгаа. Бид тэрний таталтыг эмчилсэн, одоо тэр эмийг баталгаатайгаар үйлдвэрлэж дэлхийд даяар хуваалцах боломжтой болоод байна хэмээн хэлэхэд энд байгаа бүх хүмүүс л их баяртайгаар алга ташин хүлээж авдаг. За энэ амралтын газар нэгэн эрэгтэй амархаар ирсэн байх бөгөөд түүн дээр нэг хүн ирээд чи цагдаа байхаа гэгдэг. Түүнд нэг дэвтэр өгөөд шалгаж үзээрэй гэж хэлдэг. Дараагийн туршилтын хүмүүс ирэхэд менежер залуу тэднийг маш сайхнаар угтаж аваад цаанаас нь шаргал өвс дэрж хүмүүст зориулсан угталтын коктейлоо авч ирж байхад нь хажуунаас нь нэг хүн түлхээд хундахдаа уух зүйлсийг бүгдийг нь хагалждаг. Шаргал өвсд хүүхэн санаа зовлтгүй би дахиад л хийхэд болно гэж хэлэхэд би тэдний өгсөн ямар ч зүйлийг уухгүй байсан. Тэд биднийг бүгдийг нь өөх гээд оргисон. Миний нэр бол Тэрэнд, энэ бол миний эгч Мадагс хэмээн хэлэхэд менежер залууч царайнд бараагаад л явчихна. Цагдаад өгсөн дэвтэр бол эрэг дээр байсан дэвтэр. Энэ дэвтрийг Мадагс Тэрэнд 2 цагдаад өгсөн. Цагдаа хүмүүсийн нэрсийг шалгаж асуухад бүгд орц ороггүй алга болсон хүмүүс гэж байдаг. Тэрэнд Матагос 2 аав ээж болон хамтдаа эрэг дээр байсан хүмүүсийн нэрийг хэлэх бөгөөд эдлийг пүү дөхөж ирэхэд Тэрэнд өөрт нь өгсөн захиа гаргаж ирж үзүүлдэг. Дүрс солигдоод Тэрэнд Матагос 2-ын далаад байсан хэсэг гарахад Матагосын тэглэсэн хувцсыг нь салгаж аваад шүрэн арлын доогуур сэлсээр нөгөө талд нь гарч ирсэн байдаг. Энэхүү энэ хоёрыг гарч ирэхэд тэднийг ажиглаж байсан жолооч аль хэдийн буугаад явчихсан байж таарсан. Амралтын газар байсан бүх хүмүүсийг баривчилсан байдаг. Тэрэнд Матагос 2-ыг гэрлүүнд буцаахаар онгоцны буудлал руу авч явах бөгөөд тэднийг авга эгч нь тосч авах талаар хэлдэг. 6 настай үеэл дүүн 50 настай болсон байгааг харах ямар байх бол за тэгээ ямар тааж кино маань энэ хүрээд дууслаа. Цувгийг маань үзсэн бүх хүмүүстээ маш ихээр баярлалаа. Дараагийнхаа киногоор уулзцгаая. Түр баяртай.